2025 оны 6 дугаар сарын 1-ээс хойш хэмнэлтийн тухай хууль хэрэгжээд орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг тендер зарлахыг зогсоосон. Нэг өсөндөө бид нэр 6 сарын 1-ээс 10 сарын 30 хүртэлх бүтээн байгуулалтын улиралд ямар нэгэн тендер зарлах эрхгүй болчихсон. Бид нэр 2024 оны 12 сард орон нутаг төсвөө батлаад бэлтгэл ажлаа хангаад зураг төсөв бусад тендер бичиг баримтуудаа бэлдээд тендер зарлах хэвтэнд ердөө 6 сарын хугацаа байдаг. Тэгээ бүтээн байгуулалт хийх 6 сарын 1-ээс 10 сарын 30 хүртэлх 5-6 сарыг бид нар ямар ч хөрөнгө оруулалт хийж эрхгүйгээр ингэж үйл ажиллагаа явуулж байна. За 7 сард сангийн яам бас энэ цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор 7 сард дансаас бид нэр зөвхөн дүүрэг орон нутгийн цалин бусад жижиг урсгал зардлуудын асуудлыг шийдснээс бусад бүх санхүүжилт хаас инхээр нөгөө богинохон хугацаатай хөрөнгө оруулалтын хугацаанд чинь бүтээн байгуулалтууд хийж байгаа ажлуудаа бид нэр санхүүжүүлж чадахгүй байна. Зөвхөн 9 сарын байдлаар ихэд манай дээр 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилт гаццсан байна. Бид нэр гудамжныг эрэлтүүлгээ хийчихсэн, гудамжаа цэвэрлж гисэн, зам талбайгаа засцсан байгаа барилга байшингийн засвар үйлчлэгээ хийж байгаа энэ аж ахуйн нэгж байгууллагуудад тендерийн шалгарсан мөнгөийг өгч чадахгүй санхүүжилт. Тэгээд 7 сараас хойш 9 сарын 30 хүртэл сангийн яам энэ бусад зардал санхүүжилтийн асуудлыг бүгдийг хааж ичгээд 9 сарын 30-ны өдөр нээж 12 цаг гэдэг тухайн өдрийн гүйлгийг хаадаг. Тэгтэл 9 сарын 30-ныхаа өдрийн 14 цагт бүхэл бүтэн 3 сарын хугацаанд хаацсан байсан төсөв захиран зарцуулах эрхээ нээж байгаа. Өөртөө эхлээд дансаа хаачгаад 12 цагт нь хаачаад 14 цагт нь та нар өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудад санхүүжилтийн олгоогоод эрхээ нээж өгч байгаа. Нэг гараараа дансаа хаачгаад нөгөө гараараа эрхээ нэхэр чинь данс хаалттай байхад бидний яаж гүйлгээ хийв. Ингээд дүүрэг орон нутгийн энэ бүтээн байгуулалт энэ бусад энэ урсгал зардал, энэ эрүүл мэндийн байгууллагуудын энэ хувьсах энэ юуны зардлууд, орон байрны зардал тийм ээ. Бусад энэ холбогдолтой зардлууд дүүрэг олгож чадахгүй. Зөвхөн цалингаа олгоод ингээл ийм байдалтай нөхцөл байдал. Үйлчлэлтийн бэлтгэлээ базаахын тулд бид нар сургууль цэцэрлэгүүдийн засвар, урсгал асуудлуудыг шийдэх хэрэгтэй байдаг. Санхүүжилттэй эрхээ нээгээгүй. Болтол бидний сургууль цэцэрлэгүүд бүрэн гүйц зас дуусав. Тэгвэл ямар юмны үйлчлэлтийн бэлтгэлээ байдлаа бид нар хангаж чадахгүй тийм үст. Ийм л нөхцөл байдалтай. Тэгвэл төрийн сан хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа төсөв ямар нэгэн тасалдалгүй байгаа. Бид нар санхүүжилтийг орон нутагт хэвийн олгож байгаа л гэдэг. Бодит байдал дээр манай сонгон хайрхан дүүрэг дээр хэд ийм нөхцөл байдалтай. Тэгэхээр энэ босод 9 дүүрэг энэ сумдууд, аймагуудад ямар байгаа нөхцөл байдал энэ улсууд бас өөрсдөө ер нь хэлхэн зүв байх гэж бодож байна. Хэрвээ улс олон нийслэл төсвийн тодтоглоо хийгээгүй тийм үү? Хийх гээд өргөн барьчихсан энэ хилцэж явах явцд бол ямар нэгэн байдлаар гүйлгээ хийхийг хориглодог. Бусад тохиолдолд бол зардал мөнгө чөлөөтэй л гараа явуучих. Би ийм л зохицуултыг бол мэдэж байна. Тэрнээс тусгаалсан журмын дагуу орон нутгийн энэ санхүүжилтийн дансыг яагаад хаагаад байгаа, төрийн сангийн дансыг хаагаад байгаа, яагаад энэ гүйлгээний эрхийг өгөхгүй өөрсдийнх нь санал болгосон хуваарийн дагуу гүйлгээг нь шилжүүлэхгүй байгаа. Энэ хууль эрх зүйн зохицуулт нь юу юм бэ гэдгийг бид бол ойлгохгүй.